Энэ удаагийн дугаартай маань Игүнэ хиймэл оюун хамтран ажиллаж байна. Игүнэ Үндэсний хиймэл оюунд Игүнэ чат аппликейшнтэй болсноор Монгол инженеруудын бүтээсэн хиймэл оюуныг Монгол хүн бүр хэрэглэх боломжтой болж байна. Игүнэ оюун ХХК-н дэлхийн томоохон технологийн гүрнүүдийг нээн багтаж, фаундейшн буюу суурь модулийг бие даан сургаж чадсан дэлхийн 10 орны нэг болсноо бахархалтайгаар зарлаж байна. Энэ бол Монгол инженеруудын ур ухаанаар бүтсэн үндэсний хиймэл оюун ухааны түүхэн амжилт юм. Large language model буюу том хэлний загвар гэдэг нь олон тэрбум үг, өгүүлбэр, өгөгдлөөр сурсан хүний хэл яриаг ойлгож бичиж чаддаг хиймэл оюун ухааны хамгийн дэвшилтэд төрөл бөгөөд энэхүү LLM-ийг амжилттай сургасан зөвхөн Игүнэ оюун компанийн төдийг юу монголчууд бидний технологийн салбар дахь тусгаар тогтнолоо зарласан чухал амжилт боллоо. Тэгвэл одоо бид бүхэн өөрсдийн үндэсний хиймэл оюун болох Игүнэг ашиглахад бүрч хэлбэр болж Игүнэ маань чат аппликейшнтэй болсон байна шүү. Игүнэ чат аппликейшны хамгийн том давуу тал нь тантай дуу хоолойгоор харьцах боломжтой бөгөөд янз бүрийн асуулт асууж орчуулга хийлгэж төрөл бүрийн мэдээлэл авах боломжтойгоос гадна математик тооцоол их, код бичих, зурагт тайлбар хийлгүүлж дүн шинжилгээ авах гэд олон төрлийн үйлдэлийг хийлгэх боломжтой болжээ. Тийм учраас яг одоо Игүнэ чат аппликейшнийг татаад туршиж үзээрэй. За юу цаанда хүн дүрснүүдээ өнөөдөр таадтай Малкольмын зэрлэг гэр бүлийн түүхийн 4-р бүлгийн 2-р хэсгийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Тийм болохоор лайк болон subscribe дараад идж жоохом ойртуулаад бичлэгээ эхлүүлээрэй. За энэ 12 дугаарыг эхлэхэд ч Луис маань хэлсэн ёсоор хоолыг 3 хүүхэдтэй хаяад амар тайван байлгахын тулд эгчийнх рүү яваад өглөө. Тийм болохоор ээжийг эзгүүдч манай 3 аав хадлага дээр гарцсан хэлсэн ярьсан болгоныг нохоо утсан чинээ тооддог унаасан. Үүн дээр нь Луисыг явсан сургаар Грегч Малкольмын дэрсэн гэрийн авган ажлыг хийгээд явж байдаг ба арай муу шаар чинь ахаад Луисыг тал засахын тулд ингээд сонь юм хийгээд яваад байгаа юм шүү дээ. За тэгж байтал оройн хоолн дээр Риз Дүүви хоёр зодлож эхлэхэд хаал болиулах гэж чадсангүй. Ямар сандал одоо миний төвчээр барагдаж байна шүү гэдэл муухай ойрлуулдаг наасан. Энэ үеэрч Малкольмын руу хүн залгахад Малкольм хамгийн түрүүнд очиж авдаг ба аавда. Стиви залгаж байна. Цаадах чинь тоогоо ойлгохгүй байна гинэ гэснэ. Өрөөндөө яваад орлоо. Тэгсэн яг үнэндээ Ники залгасан байдаг бөгөөд манай аав байхгүй байна. Чи хүрээд ирэхгүй мө гэж авлаа шүү. Үүнийг сонсонгуудаач Малкольм мэдээж хамаг хурдаараа яваад өгдөг ба аавда хэлэхгүй ингэж гарч байгаад алуулах үедээ. Хаал ч нь ер нь энэ гэрийн хамгийн эвгүй байгаа шүү дээ. Тэгсээр үзэг зэрэгтэхэд Малкольм ч Никигэнд очсон хаалын талаар гошигнож гарахад Ники ингэж хэлж байгаа юм. Малкольм чи үргэлж өөрийнхөө талаар ярих юм аа. Ганц ч гэсэн удаа миний асуудлыг сонсч болохгүй юу гээл. Хөөхий амхантаа л харилцаагаа хоёр талынх болгох гэж үзээд байгаа маа. Гэсэн ч Малкольм маань төрөлхийн гошигнуур болохоор Никиг тоохгүй байж байтал гинт Никигийн амар аав нь ороод ирлээ. Тэгэхэд мэдээч Малкольм Никигийн орон доогоор орж нугдаад арьсаа өвчүүлэхээсээ харагдаж байгаа маа. Ийм хүүний араас шүн дунд болоход хоолч зүудэндээ хідэн хүүхдүүд нь өөрийг нь амьдаар нь шатааж байна гэд хар дараад наачлаа. Тэнх үүний араас ч хоолж очирнгүүтээ хажуудаа хөвтөж байгаа Луис зүйдээ ярьж байна. Гэтэл үнэндээ тэр нь Крэг байвал яах вэ? Крэг хоолтой нэг орон дотор шүү дээ. Тэгж хоол одоо хоёр дахь хардарсан зүуднээсээ сэрээ том өрөөнөөс нь чимээ гараад тохор нь яваад ортол. Дүүви Риз хоёр чинь шүний 2 цагт кино мань үзсэн сууж байгаад баригдлаа. Дүүний араас хоолч нөгөө орилдог янзаараа орилоод хідэн хүүхдүүдэд амхандаа томото ойлгох гэж үстэл Малкольмч гэртээ нууцаар орж ирэх гэж байгаад баригдаж байгаа маа. Ядаж нууцаар гарсан юм бол нууцаар орж ирж суралдаа Малкольм минь. Ингээд энэ явдлаас хойш Малкольм хоол хоёр зад хэрэлдэг ба сүлдээ Малкольмч аавыгаа айлах гээд би тэгвэл гэрээсээ явна за гэтэргээд гартал хаал юун айх харин чаалгад өгч яйчв. Амнаасаа олж байгаа юм л да энэ Малкольм. Тэгж гэрээсээ өгдсөний дараа Малкольмч хөөрхөж чаддгаараа Никигийн дочдог ба Никич Малкольмыг дээврийн үндэд нь уулаад аваас. Ядаж Ники байгаа нь яамаатай хөө. Ийхүү маргааш өглөө болоход хоол Малкольмд хатуу хандсандаа жаахан гимшээстэй. Ядаж хаад Крэг бүр хойно хоолын хов центрийг эндүүдээ зогсож байдаг бүр. Арай эхнэр нь тоохгүй болохоор нөхрийг нь авч суух гэдэг юм биш үсттэй. Маш сонирхолтой. За тэгээ сүүлдээ Малкольмч яваад бүтэн өдөр болоход хоолч аргаа аваад Малкольмын алга болсон гэд зарлал нааж өгдөг ба тэр үеэр нохоо хайж яваа зарлал нааж байгаа нэг бацаантай хэрэлдээ дамжлаа шүү. Энэ зур Малкольмч Никитэй ахаад ярьж байхдаа өөрийнхөө асуудлуудыг ярьж гоншгонсоор байгаа сүлдээ Никид хаягдж байгаа. Үүнтэй зэрэгцээд хаалч цагаан хоолой барьсан Малкольмыг хайгаад явж идэг бөгөөд Малкольмч Никид хаягдсантаа галзуурах шахацсан нөгөө дээврийн үндэд байж байгаа юм чинь. Ингээд ангийн төгсгөл ирэхэд ч хаал Никигийн дирээд Малкольмыг хайж явах зур нөгөөх нь дээврээс доош цөмрөд орж ирж байгаа юм да. Харин Риз болохоор ээлж дүүл бүтэх зүйлээс идэж болоод өндөр даралтаа усны хоолой ардаа бэхлэнгүүтээ дугуйтаага нисгэтэл усны даралтанд дааж чадахгүй модон дээр очиод гацчихлаа. Ядаж явахад Крэгч Ризийн өндөр даралтаа усанд онуулаад Малкольмын гэрийн цонхоор хаг нисээд ороод ирвэл яах вэ? Крэгийн жил нь Малкольмын гэрийнхэнтэй харж жилтэй юм шиг байгаа мó. Ингэж Малкольм жирэн гэртээ ирэхдээ энэ бүх гамшигын зүйлийг хараа санаа алддаг ба автаач бас хэрв ээж байсан бол ийм болохгүй дээ гэж хэлээд байгаамаа. Гэхдээ бол ер нь үнэн л дээ. За энэ хүний дараагийн гэхлэхэд Луис жирэмсний амралтаа авсан тул хоолч хоёр ажил хийхээс өөр аргагүй болсон явж байдаг. Тэгээ ямар сайндаа эхний ажлаа тарж орж ирэнгүүтээ хүүхдийнхээ тусламжтай хоёр дахь ажлынхаа хуц центрийг бол маягийн хурдан өмс центр бүр сурцсан байдаг наасаа. Ингээд хоёр дахь ажилдаа гарахаас өмнө хаал хүүхдтэй шинэ хүүхд тасрагч дууддаг ба тэгтэл тэр хүүхд тасрагч нь манай Ризээс нэгэр дүү байвал яах вэ? Энэхүү шинэ хүүхд тасрагчийг Джессика гэдэг ажээ. За энэхүү Джессика орж ирээд ажиллаа эхлэх гэтэл Риз муу шаар чинь би өөрөөсөө дүү хүнээр харуулахгүй энэ төргээ бөө юм болж байгаа маа. Гэсэн ч Джессика маань манай гурван чонын бэлтгэрнүүдийг бүр аятайхан базж аваад эвтээ
ихэнх гэр орны ажлуудыг нь хийлгээд байгаа юм чинь. Айхтар гэж. За тэр зур Фрэнсис ч Оттогийн эдлэн дээр кино зараг авалт хийлэхээр болоод баахан хүн амьтаа авчиртал тэр хүмүүс нь явж том насан туршийн кино үүдэг гарууд байл яах вэ? Ядаж байхад Фрэнсис ч нэг эмэгтэй жүжигчнийг харангуйтаа таньчдаг ба Отто Гречин хоёрт юу гэж хэлэх арга олдгоо насан. Үүнтэй зэрэгцээд хоолч шинэ хоёр дахь ажил дээр очсон хамт ажиллаж байгаа хоёр бацаантайгаа танилцаад байж байлаа. Ингээд үзэгсэлтэд Джессика ч одоо Луис шиг чанга хатуугаараар хүүхдийг бацлахгүй зөөлнөөр бацсан хамаг гэр орны ажил төрлүүдийг нь хийлгээстэй. Ядаж байхад Малкольмд Джессика баг зэрэг таарагдаад байдаг бөгөөд угаасаа Малкольм маань сайн баздаг хүнтэй л байхгүй бол тэр нь хэцүүдэн штэ. Иймгүй маргааш өглөө нь болоод Малкольм гэртээ иртэл дүүви түүхий лувам ирсэн Риз шалаа гоцсон байж байгаа. Тэнхүү тэр үед ч Джессика гарч ирээд Малкольмоор салат хийдгүүлэх гэтэл манай хүн чинь уурлангуудаа Джессика дээр очиод чи ах トゥ хоёрын минь өдөртэй байгаа юм биш үсттэй. За яах вэ? Харин тэгтээ намайг чадахгүй. Тийм болохоор би кинонд явлаа. Би чамаас илүү ухаантай гэж мэгэд амар итгэлтэй хэллээ. Гэсэн ч Джессика нөгөө аятайхан баздаг ёсоор Малкольмыг хөөхөн тархитаад чи яаж надаас ухаантай байдаг юм бэ? Хоёр тархитай юм уу? гэж домбоо юмнууд асууж байгаад Малкольмыг оройжонгоо яриулаад кинонд нь явуул үлдээждэг наасан. Бүтггүй нэрээ. За үүний дараа Малкольм ч одоо Риз дүүви хоёрыг дуудаж уулзнаа. Джессика манай гэрийг эзлээд авсан байна. Хэдүүлээ одоо эргүүлж авах хэрэгтэй энэ гэдэг бослого өдөх талаар юм ярьж гарлаа. Гэсэн ч манай хүн чинь одоо ярихаас цааш хитэрдгүй болохоор дахиад л Джессикагийн базаанд орсноо орой 8 гэхэд оронд орцсон байвал яах вэ? Иймгүй маргааш өрөөнд болоход Джессика шидэн найз нараа дуудсан. Малкольм тэр хэдээр зарцаа илгээд байж байлаа. Тэгснэ дахиад л манай эдэг 7 цаг болж байхад нь оронд нь оруулдаг ба энэ үдэж Малкольм Джессикад сүрсэн базаа ихэнд бол дүүвийг өхөртөн мунтлахын уцтай Джессика руу явуулчлаа. Юу сэтэд байгаа юм бол доо. Үүндээ зэрэгцээд хаалч одоо шинээр орсон ажлынхаа хоёр базаантай ягаад ч юм сайн найзууд болох гэж зүтгээд байдаг ба сүүлдээ энэ хоёртой хамт нэг балаа үтсэл рүү явахаар болчихвоо. Тэр хооронд Оттогийн эдлэн дээр Гречин нөгөө балаа киноных нь нэг сцен тоглохоор болсон байдаг ба. Фрэнсис ч одоо юунд тоглож цусгүй алхуулаа гэд хонгны махан чангараастай байж идлээ ашгүй. Зүгээр ихний хэсгийн өрөөний үйлчлэгчийн дүр тоглоод дуусваа. Цаашаа тэгээд барилдаанд норсон бол тэгэл дуус. Ингэж эцэст нэг юм Фрэнсис ч Отто Гречин хоёрт ямар киноны зураг авахулж байгаагаа баригдуулгүй санаа амарлаа. Тэр зур Джессика найзуудаа явуулсны дараа Малкольм Риз хоёр гарч ирснэ. Бид хоёр одоо үжлэг явлаа гэж тэглэж шүү. Тэгсэн манай хоёр чинь дүүигээр худлаа тагнуул хийлгэж жагаад Джессикагийн хамаг нууцыг мэдсэн байдаг бөгөөд тэрүүгээрээ сайхан сүрсэн базаа хийж байгаа юм чинь. Гэсэн ч Малкольм яа гарах гэж байхдаа уйлж байгаа Джессикийг харангуудаа дахиад л занган дөртөд үдшилтэд явуулгүй Джессикагийн ярьж байгааг сонсож суучлаа. Харин тэр хооронд хоол болохоор нөгөө хоёр бацаантайгаа үжлэгтэр ирэнгүүтээ амар шахуулаад үжил гинт үжлэг зохиож исэн гарынхны эцэг их нь ирэхтэж баахан бацаануудтай жижигхэн байшин дотор чиглэлтэд орлоо шүү. Тэгснийгээ дараа гинт ухаан санаа орж ирэнгүүтээ би чинь энд юу хийгээд байгаа юм бэ? Хүүгүүд минь намайг одоо юу гэж бодох юм бэ гэл. Бурхны авралаар би сайн хүүхдүүдтэй бас сайн ихнэртэй гэл хэлээд дуусаагүй байтал ардаас нь Риз мүү шаарчин баярлаа аваа гэж тэнхтлээ шүү. Риз бүр би яаж дутах өгсөн шиг аль хэдийн ирцэн байдаг наасан. Бүтггүй нэрээ. Ингээд ангийн төгсгөлд Малкольм ахин Джессикагийн базаанд ороод үйлчлэгтээ яваагүй гэж байтал хоол Риз хоёр орж ирээд энэ заварсан дуусч байгаа юм аа. Ингээд дараагийн 14 дуурайг эхлэхэд хаал хөвгүүдтэйгээ аяг тавг угаахгүй гэснэ. Зүгээр нэг удаагийн 5 калбок сэрэн энтрээр идэж дууснаа тэрийг бүгдийг нь хар ут руу хийж энтер. Тэр үеэр хаалч өнөө өрөө Лари гэд багын найзаа гэртээ авчих гэж байгаа гэлээд энэ талаараа ээждээ хэлж болохгүй шүү энтергээ боллоо. Бас юу хийх гээл энэ да хаал минь. Энэ зур Малкольм Стивитэй сургууль дээр ирчихэд байж байтал эдний гавл ангийн Дебни гэд бацааны ээж нэрснэ. Та мөн хоёр хөлгөө манай хүүг харсан уу? Дээрээс нь би та хоёрыг өнөөдөр орой Дебнигийн төрсөн өдөрт урьж байна. Энтер гэдэлгүүр яах гэж байгаа юм. Ядаж яхад Дебнийн тэр үеэрээ том ангийнхан дээрлхүүлээд байх шиг. Үүнтэй зэрэгцээд Риз дүүийг зүгээр байхад нь тамлаад байж явах зур дүүий ч одоо Ризээс цухтах гэснэ. Шал өөр хүн залгаж байх чинь утсаа авснаа. Өө ээж юу хэмээн Ризийг тархитаад хүссэн юмнуудаа хийлгэж гарлаа шүү. Энэ хооронд Пьяма Гречин хоёр аялалд явуулсан тул Оттож Фрэнсистэй цуг хонхоор болсон байлаа. Ядаж байхад Отто ч нүв нүцгэн унтдаг ба Фрэнсисийн хажууд шав шалтангүйгээд ороод ирж байгаа юм чинь. Ингээд үзэг солигдоход Малкольм Стиви хоёрч Дебнигийн төрсөн өдөр дээр ирээд байж байтал өвөө нь манай хүнд амар гоё будган буу өглөө. Гэсэн ч ээж нь тэр бууг тоглоулахгүйгээд хураагаад авч байгаа. Харин Малкольмийн гэр хаалын найз Лари ирдэг бөгөөд хоол Лари хоёр чинь хэсэг пиа бууж гарлаа. Тэр зур нөгөө талд Фрэнсис ч Оттотой хамт унтах гэж төвчж байтал Отто шин дунд гинт алуулах гэж байгаа юм шиг амар ойрлоод эхэлдэг ба яавч зүгээр юм бишээ. Харин хоол Лари хоёр зүгээр пиа буугаас үжснаа л хоолын гэр шинэ хүүхдэн зориулсан өрөө барьж өгөн энтергээ боллоо шүү. Энд ч сайнаар дуусахгүй те. Дэнхүү өглөө болоход дүүви Ризийг тархитан арсаар юм хумаа хийлгүүлсэн хэвээр л байдаг ба Малкольм ч Дебни дээр очсноо нөгөө будагтай бууг нь авахгүйснаа дагуулад гарлаа. Ингээд үүний дараа хаалт сэрээд унтлахын өрөөнийхөө нэг ханыг буулгаад хийцэн байгааг харчаад би юу хийж вэ гэж хямраа сууж байтал Лари хурч ирээд ахлах сургуульд байхад нь шийтгэж байсан нэг багш дээр очиод хариугаа авах юм боллоо шүү. Түүний дараа үзэг солигдоход хоол Лари хоёр үнэхээр нөгөө багшигаа гэрт очсон байдаг ба эхлээд алсаас нууцаас харж ирснээр дараа нь баригдаад орж уулцгаар боллоо шүү. Энэ үеэр Малкольм ч Дебнийг будагтай бууны талбай дээр аваачаад цаатах нь ихэнтэй гоожур царилцсан байж үснэ сүүлдээ доторх ирүүн гарч ирснээр бүр алж өгч байна. Ингээд ангийн төгсгөл болоход хоолч багштайгаа уулзж байхдаа үнэндээ өөрсдийнхөө буруугаас бол шийтгүүлснээ ойлгоод юу ч хийхгүй явах хүчтэй
ар юм уу шаар чинь хаалаар машиныг нь мөргүүлээд начлаа. Харин дүүий болохоор Ризиг баахан малдаж явсаар эцэст нь баригдаж алуулах гэж байгаа юм шиг орилоод гүйчвэ. Оттотой хамт цуг хонож байсан Фрэнсис ч Оттог дахиад орилоод эхлэнгүүт нь Гречиний үлдээсэн цагтлыг ашгүй нэг олж Оттогийн чихнээс нь бариад массаж хийсэн чинь Отто орилгоо билээд унтаад өглөө. Айхтар гэж. Ингэж нуудагийн анги төгсөж байгаа юм. За ингээд танд нэг сонирхолтой зүйл болохоор задлан комьюнити гэж нэгдсэн байгаа. Тэгэхээр танд комьюнитид орсноор юу болж авах вэ гэдгийг дүрдээ. Мэдээж зэрэг YouTube задлан хичээл бүрэн бүтнээрээ тэнд байрсан байгаа. За дээр нь нэмээд камерын өмнө өөрийгөө харуулах зориг гэсэн гоё хичээлүүд байгаа. За дээр нь видео эвлүүлгийг улам хөгжүүлэх гэсэн ийм гоё хичээлүүд бас орсон байгаа. Мэдээж энэ комьюнитиг байгуулсан давуу тал нь юу гэхээр хамтдаа гоё контент бүтээлийг хамтынхаа мэдлэгийг хуваалцах тэр хүрээллийг бий болгох зорилготой юм. За тэгээ явцын дунд комьюнитигаар бүрэндээ уулзах ивент муу найд вид задлан гэх мэтлэн гоё номнууд бэлэг авах зөндөө олон зүйлсүүд байгаа. Дээр нь яг танд хэрэгтэй гоё хичээлүүд улам бүр сар бүр нэмэгцээр л явах болно. Ингээд бас хичээлүүдийг бүрэн дүрэн үздэг болсон хүмүүс бас тусгай санал тавьж байгаа. Тэр нь бол хамтдаа сууг эзэмших, хамтдаа контент креатор болох гоё саналууд явж байгаа. Тэгэхээр та бүхэн задлан комьюнитид нэгдэж хамтын мэдлэг эзэмшээрэй. Ганцхан контент эхлэлтгүй өөр хувьд хэрэгтэй маш олон мэдлгүүдийг энэ комьюнитигаар дамжуулан хүргэх зорилготой байгаа. Тэгэхээр та бүхэн видеоны доор description байгаа энэ линкээр ороод бүртгүүлээрэй. Сарын $29. Мөн удахгүй олон хичээлүүд нэмэгдэх тусам үн ажил нэмэгдэж магадгүй. Ингээд бүгдээрээ задлан комьюнити дотор уулзаж хамтын мэдлэгийг бүтээцгээе. Ингээд цувралын 15 дугаарыг эхэлж манай эдч Луисийг эргэн гэртээ ирэхэд бэлтгээд байж байлаа шүү. Ядаж байхад Луисийг байхгүй оронд манай эч нь хамаг гэр орноо оронгоор нэргүүлж хаяад хаал унтлагын өрөөнийхөө нэг хан маныг бүр нураацсан байгаа шүү дээ. Тэнхүү үзэг солигдоход Луис эргэн гэртээ ирээд хаалын нураасан ханыг хараад дуурсангүй. Харин ч эсэргээрээ эгчинтэй байхад ямар аимшигтай байсан тухайгаа ярьснаа ингэж байгаа юм. Аав ээж хоёр дандаа Сьюзнийг анхаарч намайг тооддоггүйсэн. Тийм болохоор бид хоёр Ризийг хүсэр хийж болохгүй энэ төр гэдэл. Ризэд ганц удаач болов итгэл хүлээлгэх гэж байгаа тухай ярьлаа шүү. Луис минь юу л яриад байна да. Тэнхүү маргааш өглөөнөж манай эдч халуун амблэрээ өглөөний цайгаа уугаад байж явах цур хоолч ханыг дахин босгоход $800 хэрэгтэй гэдгэлээ шүү. Тэгэхэд тэр үед Малкольм ингэж хэлж байгаа юм. Манайх яагаад гаражинд байгаа хэрэггүй маа зарчиж болдгүй юм бэ гэхтэн Риз чажунаас нь гаражны худлаа юу гэхтэн Луис тийм ээ Риз чиний зөв. Чи гаражны худлаа зохион байгуул гэтэглээ шүү. Ингэж Луис ганц удаач болов Ризэд өөрийгөө батлан харуулах боломж өгöd байгаа юм уу хаашийн. Риз шүтээ бүр. За түүний дараа үзэг зэрэгтүүд Луис Фрэнсис рүү яриад өөрийнх нь хуучин юмнуудаас нь зархыг зараа тахихыг нь хаях гэж байгаа тухай хэлэхэд Фрэнсис Луистэй хэрэлдээд боо юм боллоо. Түүний дараа Фрэнсис жаахан бухимдсан байх зуур Гречин хүү Рутгрээс нь захиа ирснийг хараад Оттогоос нуух гэж байтал Отто алидийн харангуудаа хурч ирээд хүүгийнхээ захиаг шатгаа хажуул яах вэ? Бас л дахиад л өөр гэр бүлийн асуудал өөдөхгүй нэрэ. Энэ хүүний араас үзэг солигдоход хөвгүүд хаалтаа нийлчихэд хуучин муу хог номшоо ухаад явжила. Тэгтэл тэр дундаас нь хаад коллежид байхдаа хэрэгэлдэг байсан радио дамжуулагч болоод залуу занд нь цагта хуйлдааны онлоор радио нэвтрүүлэг цацдаг байсан дурсамжаа эргэн саналаа. Түүний араас хөвгүүд ч өөр өөрсдийнхөө юмыг болоод дурсамжаараа аялаад байж явах зур Малкольм ч аавынхаа юм дотроос нэг товчлууртай юм боллоо шүү. Тэгтэл тэрийг нь Риз харчаад хай гэд бөө юм болоход Малкольм ч үгүй гэж гүрүүсээр нөгөө юм аваад үлдлээ. Ингээд орой болгоод манайд ч орон хоолой идээд сууж байх зур Луис Малкольм дээр очиод Риз ерөөсөө боломж өгөхгүй байна гэж зэмж гарлаа. Харин хаал болохоор нөгөө радио дамжуулагчаараа балаа юм ярьж эхлээд тэрийг гэрийнхэндээ сонсох гэсэн боловч Луис тоож байгаа ч малга. Түүнээс ч хаал гомдоод яваад өгч байгаа маа. Ингээд маргааш нь болоход Малкольм ч Крэгийг авчираад олсон юм үзүүлэл тэр нь хамгийн анхны персонал компьютеруудын нэг байж таардаг ба. Крэг ч $5 аавна гэж тэнэгтлээ шүү. Тэгтэл яг үндэ тэр нь $1300 үнэтэй байдаг бөгөөд Малкольм ч Крэгтэй ярилцаж байгаад $1300 нөгөө компьютер шиг маа зархаар болчихв. Гэхдээ тэрийгэ заавал Луисийн урд иж өөрийгөө батлан харуулах юм боллоо. Яахлаараа ийм эготой байдаг байна. Тэгсээр маргааш нь болж гаражны худалдаа эхлэхэд Риз юм хүм зарна гэж ухамтаад алж өгч байхад Луис Ризд итгэсээр л байлаа. Харин хоол болохоор нөгөө балай радио нэвтрүүлгээ цацсаар байгаа сүултээ өөрөө зөвшөөрлгүй радио нэвтрүүлэг цацж байгаад баахан агентлагийн хүмүүсийн анхааралд ороод наачив. Тэрийг ихтэй амар томоор удаж өөрийг нь засгийн газраас хөөж өгнө гэж итгэжүүл яах вэ? Бүтэхгүй юм аа. Инх үзэг зөлтөд Крэг Малкольм дээр ирээд Малкольмын урьдчилаад өгсөн үгнүүдийг хэлээд байж байтал хоол гарч ирээд Крэгийг авчихлаа. Учир нь хоолын нэвтрүүлгийг хууль бус болохоор хүмүүс хаах гээд байгаа юм л та. Тэр оронч Малкольм Луис олсон юм нь $1300 үнэтэйгээ хэлэхэд Луисийн нүд нь орой дээр гараад амар баярлаад байжсэн чинь Риз муу шаарч нь гарч ирсэн нөгөө компьютерыг нэвдэлж хайчаад өнөөдрийн олсон бүх орлогоороо усны моцикл авна гэж нэгтлээ. Уг нь ханаа засах гээд байгаа штэ. Тэгсээр ангийн төгсгөл болоход хоолч нөгөө агентлагийн хүмүүсээс хөлөөрөө зүгтааж гардаг бөгөөд Фрэнсис болохоор Отто дээр очиж хэлж чаддгүй юм аа. Дамжуулан хэлдэг гарны хүүхэлтэйг нөгөөд хүүхдээ новоо эвлэрүүллээ. Тэгээс үлдээ аав ээж хоёр лугаа ярьснаа аав ээж хоёртоо баярлаа гэж хэлээд бас хэлж чаддгүй юмнуудаа хэлээд байгаа маа хөөрхөн юм шиг. Энэ хүний дараагийн анги гэлэхэд хаал дүүи хоёр зурагт үзээд байж байх зураа гэрт нь шоргоолж үүрлцэн байгааг харлаа. Маргааш нь болохоор Малкольм сургууль дээр ирэхэд Риз чинь сургуулийн бүжгээс өмнө альсныг уурлуулад бүжгэнд явахгүй энэ төргээ сонь юм ярьж гардаг ба арай айгаад байгаа юм шиг үстэй муу шаар чинь. Түүний дараа Малкольмын өнөө зэвүүн Леонел багш нь дуудаад сургуулаа төлөөж оролцох гэж байгаа асуулт хариултын тэмцээнд өдөржингүү бэлдүүлэх гэдэг наасан. Түүнд нь Малкольм ч дургүй байдаг бөгөөд Луис дээр очиод тэр балаад
тэмцээнд нь оролцмооргүй байна гэхэд Луис хариулна. Үгүй ээ, чамд эрэхтэй гэд хүчээр явуулахар болж байгаа маа. Энэ хооронд Дүүви хоолд үрүүлэх гээд байхаар нь хоолч Дүүвид "Өөгн, чи одоо их том болсон учраас аав нь чамайг үүрхээр нуруу өвдөд байна." Гэтэл Дүүви аавдаа урлаад "Тэгвэл би танд хайргүй болсон мэдв" гэж мэгэд бөөн гомдол боллоо. Ингээд үүний араас үйл явдал нэлээд явхад Малкольм нөгөө гавал ангийнхантайгаа хамт автобусаар тэмцээн болох газар руу явж байдаг ба бүр харваачийн зовлонт унтсан ойлгомжтой байдаг наасан. Харин Дүүви хоол хоёрын хооронд өнөө гомдол харуулсал нь үргэлжсээр л байдаг ба Дүүви бүр аавыгаа зоох гээд байгаа мó хаашаам олон толом ярьж эцэстээ шийтгүүлж байгаа маа. Ийхүү үүний дараа Малкольмч нөгөө тэмцээний газар очиод байж байтал Лионел багш одоо Малкольмд өөрийнхөө зохиосон дохио зангааны хэлийг өгснөө тэрүүгээрээ дамжуулж зөв хариултыг нөхөх юм боллоо. Тэгснэ араас нь ялхан чухал болохоор үнэнгээсээ ялж байна уу, худлагаасаа ялж байна уу, ямар ч хамаагүй ухааны юм ярьж гарлаа шүү. Түүний дараа Малкольмч бүр мэл гайхарч цэл хөхөрснөө ангийнхан дээр очиод Лионел багшийн ярьсан юмнуудыг нь ярьж гартал цаад идэм бүр аль хэдийн тэрийг нь мэдсэн. Малкольмыг энэ тухай гадны хүнд хэлвэл алан талан гэд баг амар юм ярьж байгаа маа. Уг нь томото хөвгтүүд гэж утсан юмсан тий. Бас ч үгүй хийжээ. Тиймгүй түүний дараа Малкольмч бөөн ууруулаад коридорд байсан автомат машиныг цохиод үжитэл нэг гар ирснэ. Малкольмтэй ярьж байгаад Малкольмыг ятхан гэрт нь хариулахар болчлаа шүү. Энзо Риз Айлисэнтэй бүжгэнд явахгүй байхын тулд Луисийн дургуг хүргээд шийтгэл авах гэтэл Луис Ризийг заавал Айлисэнтэй хамт бүжгэнд явуулна гэтгэлээ шүү. Үүний дараа ч Малкольм ээж рүүгээ ярингуудаа ирж авахгуулаад буцах гэж явж байтал нөгөө өдрийн ирж ятгаад байсан нөхөр чинь яг үнэндээ эсрэг багийн хүн болохыг ойлгоод тэмцээн дээр үлдэхэр болж байгаа маа. Ямар амар тактиктэй үздэг шаарнууд вэ. За тэгж Малкольм маань үлдэж эцсийг нь үзэхэр болсны дараагаар хамгийн түрүүнд манай ангийнхаа гавлуутай нийлж бод маргааш нь болох тэмцээний асуултуудыг хулгайллаа. Тэр зур Риз Айлисэнтэй бүжгэнд явахгүй гэд яг хөлөө угалах гэж үжидэл Айлисэн гарч ирээд яагаад энэ зан гаргаад байгааг нь Ризээс асуулаа. Тэгтэл яг үнэндээ Риз муу шаар чинь их мөнгө өрөхгүй гэсэндээ л тэгээд байсан бөгөөд эцэстээ Айлисны ятгалганд орж үнэтэй хостел энтер аваад амар лаг машин энтер түрүүлсэн ч сүүлдээ Айлисэнд хаягдж байгаа юм да хөрхий. Тэгсээр ангийн төгсгөл болоход Малкольмч тэмцээнийхээ бүх асуултын хариултыг бүх багийнхан тарааж өгөөд тэмцээний бүр нохон бас болгож хийдэг наасан. Түүний дараа тэмцээний комиссаас оролцсон сургууль болгонд нэг шагнал өгч амаа хамхаа дуугаа байгаараа амин хэллээ. Малкольмч нэрээ юмыг сайхан самар шаяхтай гаргууд байгаа юм шүү. Харин хоолын хувьд Дүүви дуурлаад бөөм болж байхдаа шоргоосны хорццаа тэрэндээ угаартад наачлаа. Бүтэхгүй. Ийхүү хоолч яг үхгээ төвтөж байхад нь Дүүви аавыгаа татан авч авардаг ба аав хоёр ингэж иргэн нийлж тангараг тасархаас аврагдсан юм да. YouTube задлан ном M-Book аппликейшнд орлоо. Та аудио хэлбэрээр сонсох боломжтой боллоо. Ингээд дараагийн гэхэд Луис ч шүн унтаж байснаа гэнцэрэд хаалыг гэрээслээ бичээд гэвэл яах вэ? Яасан муу амтай юм те. Тэгсэн тэр үед нь хаал гялс сутах гэсэн боловч Луис маань аль хэдийн машины хөтөлбөрийг аваад нууцсан байлаа. Энэ хоёр маань гэрээслээ бичих болохоор дандаа хэрэлдэг бөгөөд хамгийн сүүлд 10 жилийн өмнө бичих гэж үтсэн юм уу да хаашаа. За энэ хүү гэрээсэл бичиж эхлэх гэтэл хаал зориуд цаг авахын тулд харандаага амар удаан үзүүрлээ зогсоод байхаар нь Луис тэсэлгүй. Хаал тэр хүүгүүд нь бид хоёрыг алдчихвал яах юм бэ? Тэднийг харж чамд хамгаалахгүй амт үлдэхгүй штэ. Хэмээн хэлж байгаа маа. Үүний араас ч хүүгүүд өөрсдөө хамгаалахын тулд хэрхэн зодон зохион хийж байсан хэсэг гарч байгаа. Тэгэхээр энэ удаагийн анги өнгөрсөн 3 дугаар бүлэг дээр байдаг нэг тийм сонин дурсамж маягийн ангижээ. За үүний дараа Хааллус хоёрч овоо эвлэрмээр аydсан ширээн дээр суухдаа хүүхдийн хэнд нь бие төрөнгөө үлдээхээ ярилцж байгаа. Тэгтэл энэ үеэр манай хоёрт байсан хамаг бие төрөнгүүдийг хүүгүүд нь нэг бол эвдсэн нэг бол идсэн таардаг өгөөд ганц ч бүтэн юм үлдээг байдаг наасан. Ёстой гамшиг өгөөд байгаа шүү. Түүний дараа угаасаа бие төрөнг байхгүй тул санхүүгийн хэсэг рүү ортол Луис хоолын Малкольмыг Ройл Кунууд сурах гэж байхдаа авсан $300 үнэтэй хувцсны чекийг оллоо. Араас нь тэгээд хоолын сарны гэрд Ройл Кунж байгаа хэсэг гарч байгаа маа. Түүний ардаас хаалч одоо Луисийг Дүүвигийн тоглоомыг нурааж орохдоо эмнэлэгт очин $520 чекийг үзэж сүрсэн базаа хийв. Тэгсэр сүүлдээ энэ хоёр Францисийн цэргийн сургуулийн төлбөрлөөж оронгуудаа хурган хэрүүл хийцгээлээ. Ингээ санхүүгээс юм олж долохгүй болсон тул Хаал Луис хоёр үргэлжлүүлэн энэ хоёрын нэг нь нас орвол хэн хүүхдүүдийг харж халамжлах талаар ярилцж гарлаа шүү. Тэгтэл тэр үеэрээ хаалч Луист ингэж байгаа. Аль вэ хонгор минь бид хоёроос чийл төрүүлж явна шүү дээ. Чи их стресстэй байдаг гэд аваад хаялаа да. Тэгж араас нь Луисийг хашгичж буй хэсгүүд гараас те. За энэ үүний дараа Хаалын шидсэн хэрүүлийн айлнаас болоод Хаал Луис хоёр хэрэлдэж байсан сүултээ бие бинийгээ чимхэж аваад хурган зодон энтер хийж гарлаа. Буурах юм гэж. Ингээд хэсэг нанжилдаж авсны дараагаар манай хоёрч иргэн эвлэрэхтэй хоёлоо ойчоод унсан үедээ хин хүүүүдийг асран хамгаалах талаар ярьлаа шүү. Тэгтэл яг үндэ хүүүүдийг энэ хоёроос өөр ойлгохтой харж хандаад явах хүн Луисын эцэг эхтэж тэр Хаалын талынхан ч гэсэн байдаггүй насан. Үүнийг ойлгосон Луис ч одоо эцэстээ бууж өгөөд сууж байтал Хаал чи ягаад Францисийг авч үзэхгүй байгаа юм бэ гэтгэлээ шүү. Тэр үед ч Луис шууд ууга хураачдаг ба энэ хоёр чааваас Францисээс ууж дахиад хэрэлдээд начлаа. Үнэн бүтэхгүй хүмүүс шүү. Тэгсэр сүүлдээ Хаал Луисийг ягаад Францис тийм хүндий хүүтэн хандаг талаар асуухад Луис ч ягаад Францис дургуд талаараа ярьж гарав. Францисийг дөнгөж төрсний дараа Луис бактерийн халдвар аваад эмнэлэгт 7 хоног хэвцсэн юм байл та. Тиймгүй тэр 7 хоногийн турш Луис Францисийг бодоод дотроо санаа зовоод бөө юм болжээ. Ашгүй нэг юм эмнэлгээс гараад гэртээ очтол Францис маань ээжигээ тоогоогүй юм уу хаашийн. За тэрнээс болж Луис ч одоо Францис дургу болж үүний араас манай орч бие бинийгээ тэрвэрэд ямар муу эцэг их болохоо гайхаад уйлдэж авбаа.
Гэсэн ч тэр үед нь Дүүви толгоогоо орны ирмэг цохоод хаглаад байхад нь Хаал Луйс хоёр ямар сайн эцэг болохоо харуулж Дүүвийг шууд эмнэлэг аваа явж байгаа маа. Ер нь яг үнийг хэлэхэд Хаал Луйс хоёр шиг сайн эцэг эхчүүд энэ хорвоо дээр цөөхөн байдаг шүү дээ. Даанч энэ хоёр үнийг мэдэхгүй юм да. За үүний дараагийн 18 дугаар анги хэлэхэд Малкольмийн гэрт бөөн хэрүүл болоос те. Хаалж ажиллаа явах гээд яарч байгаад ганц цайны занган дээр баахан юм асгаад хайцсан хойгоор нь хөвгөт зүгээрээ чаддаг бас зодтолтоод ноцтолтод эхэлдэг ба үнээс нь болоод Луйс баг тесрэхэд бэлэн болж байгаа юм чинь. Тэнхүү үүний дараа Луйс хэсэг орон болтгоо 50 байхын тулд тоолтой хосуудад зориулсан тусгай жочдуудад очиод амархаар болдог бөгөөд хөвгүүдийг болохоор нэг нэгээр нь сайхан салгаж ийш тийшээ явуулж байгаа маа. Учир нь энэ гурав чинь нийлчүүл юу эсэх их вэ? Хаал Луйс хоёр Ризиг Канад руу эмээ Идагийнх руу явуулдаг бөгөөд хамгийн амар нь эмээд нь Ризиг очих гэж байгаа талаар хинч дуулгаагүй байдаг насан. Харин Малкольмыг Стивигийн давьжахаар болдог бөгөөд Дүүвийг Крэгтэй хамт үлдээх болсон байла. Ийм үүний дараа том гидстэй төрөх төгсөн Луйс маань хөөрхийн айхалж угсаар нэг юм нөгөө амралтын жочд буудал дээр ирлээ. Тэр зур Дүүвиж Крэгийн дэрэнгүүтээ Крэгтэй баахан тоглож наадахаар болдог бөгөөд багасаа найзгүйсэн Крэгч түнд нэлээд баяртай байх шиг. Манай Крэг хэдийгээр гаднаа том биетэй л дотроо хүүхдтэй юм байгаа шүү дээ. Энэ зур Риз эмээгийнх рүү явж исэн автобуснаас үсэж буун оронгуудаа гэртээ ирээд баахан үжлэг энэ төр цогоохон боллоо шүү. Тэгсэн тэр үеэр нь Малкольм ч Стивинд очиагүй гэртээ сургуулийнхаа нэг охинтой хамт үчи өнгөрөхөр болсон байдаг ба айлын хоёр дунд гэрээ дэлбэлхэндээ бурхан минь. Ингээд киноны маань үйл явдал дундаа ирэхдээ Хаал Луйс хоёр маань ихэнтэй аягүй гоё наасттай яваад исэн ч яваандаа хэрэлдэж муудалцаад бөө юм боллоо. Хэрэлдсэн шалтгаан нь жаахан зохимжгүй тул хэллэггүй л дээ. Харин Дүүи маань Крэгтэй хамт гэр орны хүнжил дэвсгэр бөөдингийн дэр энтрээр цайз барьчаад дотор нь онгоц центр буудаад тоглоод иж байл яах вэ? Өөр хүн юм шиг. Тэр зур Риз ч гудамжаар нэг гэртээ хийх гэж байгаа үжлэгийнхээ зарлыг тараагаад явж байхдаа харах царайны угаасаа хулгайнд нөхдүүдийг үжлэгтээ урьлаа шүү. Бүр очингуудаа ингэж хэлж байгаа юм. Сайн уу? Та нар манай бол үжлэгт ирээч. Манай аав ээж энэ 7 хоногийн амралтын өдрүүд дээр бүтэн байхгүй гинэ. Яахлаараа толгой нь бүр юм олгон болцсон байдаг юм те. За тиймхүү үүний араас үзэг солигдоход Ризийн өрсөн бүтггүй гаруудын өдөрдөгч Донич баахан юм авчирснаа Малкольмийн гэрийнхэн гараажинд угсраад эхэллээ шүү. Тэр нь тэгээд ойлгомжтой харт амих байдаг наасан. Тэгсээр сүүлдээ Донич найзуудтайгаа нийлчээд Малкольмийн гэрийг бүрэн хяналтанд оруулдаг ба бүр Малкольмийн гэртээ өрсөн охинтой цуг гэрийг нь өстө дэлбэлж өглөө дөө. Тийм болохоор сүүлдээ Малкольм Риз хоёрч аргаа аваад Фрэнсисийг дуудаж ирүүлээд нөхдүүдийг зохицуулах гэсэн боловч Донич нь Фрэнсисийн эртний анд байж тараад үгүй мүгүйгээд бөө юм боллоо. Учир нь Доны Фрэнсис хоёр чинь нийлээд хамгийн болох бүтэхгүй болгоныг хийдэг байсан бөгөөд ядж байхад тэдний ихэнх нь Фрэнсисийн санаа байсан бөгөөд тэр нь мэдгэтчүүл Фрэнсис баг шоронд орохоор байдаг наасан. Ингээд ангийн төгсгөл болоход Крэг Дүүийг буцаад гэрт нь авчиртал Малкольмийн гэрээр дүүрэн танихгүй хүмүүс байгааг хараад бүр гайхт юм байгаа сте. Тинхүү Крэг ихэндээ ч нөхдүүдийг гарах гэж утсан боловч өөрөө бариулаад баларлаа. Тэр зур Хоол Луйс хоёр яг өрнөөсөө гарахын өмнө буцаж ивлэрэнгүүтээ барилдан гээд наачвал яах вэ? Тэгсээр үзэг сэрэгтүүд Дүүвич гэрээ чөлөөлөхөөр Доны ба бус бүтггүй гаруудын ээж нарыг дуудсан байдаг бөгөөд ээждээ загнуулсан бацаанууд чинь явахгүй гээд яхав те. Тэгж Хоол Луйс хоёрыг иргэн ирэхэд нь манай дөрвч гэрээ бүтнээр нь үзүүлдэг ба Хоол Луйс хоёр нэг хараад л энэ хэдийг хэрэг тарсныг нь мэддэг боловч мэдхийг хүссэнгүй л дээ зайлвал. Ийхүү үүний дараагийн анги хэлэхэд Малкольмч гэрийнхэнтэйгээ хамт шөнийн 2 цагт босоод солирын бороо үзье гэсэн боловч гэрийнх нь тооддоггүй наасан. Тийм болохоор Малкольмч үүнд нь уурлаад Стивитэй хамт парк дээр явж итэл тэнд нь бүр яг Малкольмын том болсон хөлбөр нь хүн амтантай шатар тоглоё гэд үгээр идэж байлаа. Тэгсээр өнөө шатарчин авах хүч Малкольмыг харчаа шатар тоглоё гэхэд нь манай Малкольм үгүй гэдэл ч юм. Тэгтэл өнөө шатарчин авах хүү үнээс нууж Малкольмыг шатар мэдгүй энэ гэд муухай шарыг нь малч гардаг ба үүний араас Малкольмын дуруу өрөнгөтэй өнөө шатарчин авах хүүтэй шууд тоолохоор болж байгаа юм чинь. За тэр зур Дүүвич ээжийнхээ гидсэнд байгаа дүүтэйгээ ярьж байна гэсэн айгу сонь өнгөлөл гаргаад яваад байлаа. Бүр Хаал Луйс хоёрыг нэг өдөр ороод ирэхэд нь галдгооныхаа нэг ногооноор буцсан зогсож яах вэ? Энэ хүүхэд зүгээр байгаа да. Тэр зур өдөржингөө шатар тоглосон Малкольм шатарчин ах хоёр эцэстээ хин ялалгүй тэнцээ дуслаа. За энэ зур Фрэнсис ч Пиамаг Оттогийн зургийн дугуулан дээр нүцгэн модель болно гэхэд нь хардаад бүү юм боллоо. Тэгснэ нэг удаа модель хийж зогсохдоо $250 цалин авдгийг мэдэнгүүтээ өөрөө нэг модель нь болоод наачвал яах вэ? Бүүдхгүй нэрэ. Үүнтэй зэрэгцээд Луйс ч төрөх төхөө жин нэмэд байгаа болохоор жингээ хасгаж хичээх боловч хаал эсрэгээрээ Луйсийг бүр тархлуулах юм хүмүүд идэг наасан. Шалтгаан нь бас том үний агуулгатай тул ингээд алгасыг да. Үүний дараа үзэг зөвлөгтөхөд Малкольм маань ахаад нөгөө шатарчин анхуу дээр очсон шатраад олцсон сууж байлаа. Тэгээ тэр үеэрээ бас шатарчин анхуугийн амьдралыг сонирхож минерхоод яг өдөржингөө энэ шатар тоглоо суугаад идгийг нь асууж байгаа юм чинь. Ядаж яваад өнөө шатарчин анх маань хүн амтанд баахан өртөө бөгөөд нөгөө өөрөө нэгсэн хүмүүс нь шатарчин анх дээр ирэнгүүтээ дарамтлж марамтлаад бүр айлгаас тээ. Яасан ч хэцүү юм дээ. За энэ зур Фрэнсис ч нүцгэн биеэ зуруулаад амар од мод болцсон тууж явлаа. Ядаж яваад түнд нь Пиамач жаахан урлаастай. Харин энэ хоогуур хоолч Луйсийн идэж ууж байгаа юмд нь нууцаар юм хүм нэмсээр байгаад Луйсийг бүр улам бүр таргалуулаад байл яах вэ? Түүнтэй зэрэгцээд Малкольмч уг нь өөрт нь ямар ч хамаарлаггүй боловч шатарчин анхыхаа ажилд оруулахаар болоод очиод хэлтэл энэ хоёр чинь дахиад л хэрэлдэж маргалтангуудаа бүр сүулдэ шатар матар тоглохоор болчлоо шүү. Дийнхүү энэ хоёр яг суугаад тоглоомоо эхлүүлэх гэж байтал шатарчин ах дээр нөгөө мөнгө зээлсэн хүн нэрэд баг алан тал нь болоход шатарчин ах маань аргагүй ирэхэд Малкольмийн олж гисэн ажилд орохоор болж байгаа маа.
За тиймхүү үүний дараа үзэг зөвлөгтөхөд Малкольм шадарчин анх хүүг ээжийнхээ ажилд нь оруулахар болсон байдаг ба Крэгтэй ажлын ярилцлаганд оруулва. Энэхүү ярилцлага эхлэхэд ч Крэг шадарчин анхаас маань амар тэнэг юмнууд асууж гардаг ба шадарчин анх арай хийж бие барьж олон толоо юм ярихгүй хэмээн гүрээсээр байгаад ашгүй ажилд орохоор болчих. Гэсэн ч шадарчин анх маань уг нь яг бүтэх гэж байсан юм дээр өөрөө гарч ирээд Крэгийн талаар олон толоо юм ярьж байгаад ажилгүй оцорчлоо хөрхий. Ер нь бол Малкольмын ирээдүйн хөлбөр шүү дээ. Ингээд ангийн төгсгөл болоход нүцгэн биеэ зураасаар аваад хамраас өгсөн Фрэнсис ч сүүлдээ ажилгүй болж дүйж төрөөгүүдүүтэйгээ ярьж өгнө гэд баахан аяг шаажсан хаглаа сууж байла. Тэгвэл дүү ээжтэй ингэж байгаа. Дүү таныг арагшаа хар гэж хэлж байна гэж хэлэхдээ хаалыг Луисын хоолнд баахан юм холио зогсож байсныг баригдуулж байгаа юм чинь. Харин Малкольм ч өөрөө шадарчин ах дээр яваад очиход шадарчин ах хуу Малкольм захиа үлдээгээд өөр газар руу амьдралаа сайжруулахаар нүүсэн байдаг бөгөөд Малкольм ч үүнийг нь уншичаад дахиад л өвлөж гарч байгаа юм да. Ийхүү зурлын маань 20 дугаарыг эхлэхэд Фрэнсис Пиама хоёр гэртээ ирсэн хаалд байшин сувын янзлахтанд туслаад байж байла. Тэр зур Малкольмд нэг захиа эртэл Лондон хотод байдаг амарлаг хувийн сургуульд манай хүнийг шууд 100% тэтгэлгээр суралцуул гэсэн байвал яах вэ? Айхтар юм аа. За үүний дараа ч хаал Луис хоёр эмчтэр очиод ирснийхээ дараа хүүгүүд 4 дахь өдөр нь хүүхдэд төрүүлэх болсон талаараа болгоно. Тэгтэл түүнийг сонсон дүүж 4 дахь өдрөө энэ 4 дахь өдрөө гэд бөө юм боллоо. Яагаад вэ гэдгийг сүлд нэлнэ. Ингээд үүний араас хаал хүүгүүдийнхээ сэтгэл санааг өргөх гээд машины үзэсгэлэн рүү дагуулад явна гэтэл тэр нь айл өнгөрсөн 7 хоногт болоод дууссан. Оронд нь хөрм хийх гэж хосууд зориулсан үзэсгэлэн дээр ирлээ. За хаалч хүүгүүдтэйгээ явж байх зур нь Луисэд нэгэн гинтийн бэлэг хүрэлцэн ирлээ шүү. Тэр нь мэдээж Луисын ээж Ида байвал яах вэ? Идач гэрээ шатааж ачаад Луисын гэрт хүрээд ирдэг ба Луис энэ үеэр нь та хайртай охин Сьюзен дээр очихгүй яасан юм бэ гэхтэн Идач тэр муу намайг муухай аштай гэсэн там чатаасаа муу золиг гэж мэгэд төрсөн хүүхдээ хараад байдаг наасан. Бүүдэхгүй нэрээ. Энэхүү үүний араас үзэг зөвлөгтөхөд Малкольм ч ааваасаа ээж та хоёрт хадгаламж байдгүй асуудал хооч бүр илгээ өшл инээж гарлаа. Уг намхандаа өөрийг нь явчихвал ар гэрэн зүгээр байх болов уу гэдгийг л мэдэх гээд байгаа шүү дээ. Тэр зур Луис ээжигээ гэртээ байлгахгүйгээд явуулах гээд үтсэн ч Луисын ээж бүр явдаггүй. Тэгээд сүүлдээ бүр Фрэнсис ч эмээгээ өргөд гэрээсээ хөөж явуулах гэтэл эмээ нь Фрэнсисийн эмзэг газраас нь базж аваад Фрэнсисийг мань хөөрхийн амтан болгоод алдлаа. Амар эмээвэ. Энэ хоорондоо Риз үзэсгэлэн дээр байх хослын дэлгүүрт модель хийгэр болсон байдаг ба модель хийгэр болсон ч манай хүн зүгээр ганган хослыг өмсөнгүүтээ тэр үзэсгэлэнгээр тэнж өглөө. Харин дүүе болохоор энэгээр тэрүүгээр явж хүн амтантай уулзаад нэг юм сэдэд явуулдаг наасан. Ингээд энэ хооронд Луис ч эцсийн арга хэрэглэн ээжигээ явуулахаар цагдаа нар дууддаг боловч Луисын ээж нь бүр үнэхээр амьсан чөтгөр болохоор цагдаа нарыг хөөхөн тархитаж яваад үлдчихдэг наасан. Тийм болохоор Луис ч эцсийн арга ашиглахаар болж Эбиг гэртээ дуудан ирүүлвэ. Учир нь Ида ч хар харьцтай хүмүүсээс айдаг юм байна л та. Тэр зурч Малкольм ч аавдаа өнөөлаг хувийн сургуулиас ирсэн цагтлыгаа талаар хэлээд би энэ сургуульд үнэхээр явмаар байна. Дээрээс нь би та нарыг намайг яваад өгсөн хойно алдахгүй сайн байна гэж итгэж байна. Эмээ хэллээ шүү. Тэгт нь хаалч хариуд нь ингэж байгаа. Үгүй ээ Малкольм чи бол бид нарт байгаа цорын ганц итгэл найдвар. Чи байхгүй бол бид зүн хэмээн хэлж байтал. Дүү ч одоо баахан хүний анхаарлыг аав дээрээ төвлөрүүлээ хайчлаа. Ингээд араас нь дүүи танхим дүүрэн хүмүүс донд хаал Луис хоёрын өөрийнх нь төрсөн өдрийг мартангуудаа яг төрсөн өдрөөр нь дүүгийг нь төрүүлэх гэж байгаа тухай хэлэхэд өнөө баахан хүмүүс нь уурлаад бөө юм болдго юм багас тээ. Ядаж байгаа тэр үеэр нь Луис ч арай гэж ээжигээ явуулах гэж гинт өвдөлт өгч ус нь гарчдаг ба хаал руу залгаад итэл уцаа авсангүй. Тэгсээр ангийн төгсгөл болоход хоол ашгүй нэг юм уцаа аваад Луисийн төрөх гэж байгааг мэдэн яаран сантран гүйж эхэлдэг ба тэгсэн мөрлөө Луистэй айгүй тайван яриад байгаамаа. Ядаж байгаад Риз муу шаар чин 600 долларын үнэтэй хослолоо буцааж өгөхгүй гэснээр том хийлний хайрцанд ороод нуугдчихдаг ба түүнээс нь олж хоолч одоо Ризийг аваад зогтож байгаамаа. Гэсэн ч арай гэж машинтаа яг ирээд асаагаад явах гэтэл машины төлхөр Ризэд байж таардаг бөгөөд манай эдэж одоо дэлгүүрийн хамгаалтынд баригдчихваа. Бүтггүй нэрээ. За энэхүү хоолч дэлгүүрийн хамгаалтын албаныханд баригдсны дараагаар Луисын өвдөлт нь бүр илүү хүчтэй ирээд хэзээ мөдгөө төрөх гэж байдаг наасан. Ядаж байгаа тэр үеэрээ Луисын ээж нь хаалыг зүхтаагаад явцсан гэд Луисыг зүгээр байлгадаг ба Крэг гэж нэг салгасан юм орчиж хаалыг байхгүй уур Луис төрөх гэж байгааг хараад баярлаач шиг. Энэ зур хоол дэлгүүрийн хамгаалтынхантайгаа учир зүгээ 45 минут олдсны дараагаар буцан машин дээр ирээд яг хөдлөх гэж байхдаа аваачаад юм үргээд наачлаа. Харин Луис болохоор хаалыг ирэх хүртэл төрөхгүйгээд гүрийгэстэй. За тэгсээр үзэг сэлэхэд хоолч хүзүүгөө гимтэйгээ тайцсан байдаг ба Луис руу заавал орно гэж зүтгэж байвал яах вэ? Тийм болохоор эмч нар ч хоолыг зориуд тайвшруулах гэж өндөр тунгаар унтуулдаг юм хийгээд байсан боловч хоол бүр юм үүшлэхгүй эргэж босч ирээд идэг шүү. Яалчгүй Луисэд амар хайртай юм аа. Үүндээ зэрэгцээ Луис ч эмнэлэг явах нь хотлоо болоод унтлагын өрөөнд хүүхдээ төрүүлнэ гэд түргэн дуудсан ч түргэн нэрдэгвэ чаваас. Тэгтэл энэ Эби хитэн бүтлгүй найзууд нэг нэгэндээ найдаад дуудаагүй юм байна шүү дээ. Энэ ойгоор хөвгүүд ч одоо хаалт хийсэн юмдаа гимшингүүтээ одооноос аав хоёртой байнга тусалж байгаа шидэнгүүтээ шинээр төрсэн хүүхдийг хэрхэн арчилдаг тухай сургууль тентэрч суулаа. Одоо угаасаа энэ гурав ухаарах цаг нь болсон шүү дээ. За тэгсээр ангийн үйл явдал дунд хэсэгтээ ороход чөвгүүд өнөө сургалтандаа сууж Луис төрөх гэж өвдөлт өгсөөр харин хоол эмнэлгийн нөлөөнд Луис дээр очиж байна гэж хийм зүүдлээд эмнэлгийн оронд хэвтэж байлаа. Тэг бүр сүулдэ хоолч өөрийгөө нохооны торон дотор орсон байна гэж зүүдлэнгүүтээ хөвгүүдийг өөрийг нь бүр тоохгүй яваад өгч нэмэн хар дарвал яах вэ? Тэгтлээ зүрхэнд нь орсон байна шүү дээ. Гэсэн ч уг нь зүүднийхээ дараа хаал яаж хийж байгаад орон дээрээсээ босонгуудаа Луис руу яваад өгч байгаамаа. Гайгүй хүрдэг байгаасаа. Энэхүү ангийн төгсгөл болоход ч Луисийн өвдөлт нь улам ойрхон зайтай болоод
болоод ирэхэд Луисийн ээж Идан ядаргаатад яваад идэг бөгөөд тэгтэн пямач харгас идэж байгаад Луисийн ээжийг сүйцэнтэй яриулаад гэрээс нь явуулахаар болчлоо. За үүний дараа Луис тэсгээ үед сүулдэ аргаа бараад Фрэнсисийг дүүгээ их барих хэрэгтэй байна гэж тэглэж шүү. Хайрах юм гэж. Түүнд нь мэдээж Фрэнсис үгүй энтер гэд бөө юм болдог боловч одоо түргэн ирэхгүй байхад нь яа их хэвдэ. Ингээд ангийн төгсгөл болоход Фрэнсис ч аргагүй ирэхэд дүүгээ их барьж аван эсэм минь төрүүллээ. Ингээд ангийн төгсгөл болоход хоол ашгүй имлэгээсээ гараад гэртээ ирсэн байдаг ба шинэ хүүхдээ хараад бөөн баяраа. Хаал Луис хоёр шинэ хүүдээ Жеми гэдгийг тэрөгчээ. Харин хүүд нь болохоор энэ үеэр аав ээж хоёроос илүү шинэ дүүгээ хардаг ба одоо л нэг ачийг нь хариулах гэж байгаа юм уу та. Ингээд дөрөвдүгээр бүлгийн сүүлийн анги эхлэхэд Луисын жирэмсний амралтанд дуусгаад Жемиг авах өдөр хөнжүүлэх болцсонгүй. Тийм болохоор сүүлдээ Хаал Луис хоёр ч аргаа барангуудаа сүмд гэр бүлээрээ орсноо сүмийн өдөр хөнжүүлэхэд Жемиг өвөл яах вэ? Угаасаа эдний хүмүүс нь зартай л да. Тэр зур Отогийн эдлэнгийн өрсөлдөгч эдлэн газрын хүн харь гаригийн хүмүүсийн сургаар хамаг жуулчдыг өөр дээрээ татаж Отогийн эдлэнг орлохгүй болгоод байсан учраас Фрэнсис ч өөрийнхөө эдлэн дээр харь гарийнхныг ирсэн гээд баахан худлаа цургалт харгаад явж байва. Ингээд үзэг зөвлөгтөд Луис ч буцаагаад ажилдаа орох өдрөө Жемиг нөгөө сүмийн өдөр хөнжүүлэхэд гяс авч өгөөд өөр ажил дээрээ ирээд хүүхдийн шуугаа чимээнээс олдож амах шиг болдог наасаа. Харин хоол ажлын чөлөө цагаараа сүмийн сургуулийн юм хүмийг янзлаад явж байдаг ба хүүхдүүдэд хичээл орж байсан сүмийн номлогч яаралтай ажилтаа болоход хоол оронд нь хүүхдүүд Библиэс хичээл болтоо шүү баазар байна гэж. Тэр зур Рийз юм сүмийн сургуульд явж байдаг бөгөөд сүмийн бос хүүхдүүдтэй хамт баахан дуулж мууснаа сүүлдээ итгэл үнэмшлээ болоод эхлэвэ. Үүнтэй зэрэгцээ сүмийнхэн ч одоо хаалын нураа чайд өргсөн унтлах өрөөний ханыг зарч өгдөг ба Луис ч өөрөө ажиллаа тараад Жемиг ууш шахаад Жемиг харж байсан хүн бүр самбирцсан байвал яах вэ? Учир нь Жеми баг өдөржингөө шахав уйлсан юм уу та хайшин. Ингээд Луисийг ирэхэд ч нөгөө өдөр хөнжүүлэхийн хүн маргааш өөрнөө хүүхдийг харан шүүхтэн Луис чадахгүйгээд мөрөх гэсэн боловч эцэст нь харгаас өөр аргагүй болж байгаа маа. Өөр яах вүлээ те. Тиймгүй ангийн үйл явдал нь дундаа орж ирэхэд сүмийн зүгээс хаалын нураасан ханыг янзлж өгсөн ч дээр нь Иесус Христийн хөргийг зурцсан байл яах вэ? Ингээд хаалч тэрийг нь арилгах гэж утсан боловч чадсангүй. Энэ хооронд Луис нөгөө хүүхдээ харах гэж бүү юм болдог ба Ризмэн итгэл үнэмштэй болсноос хойш дүүийг зодхоо болоод хайрладаг болсон байл шүү. Тийм болохоор дүүж буцаад сүм дээрээ хурч ирснэ. Та нар манай ахыг буцаад хэмтэн оруулаад өгөөч гэж асуусан байл яах вэ? Хөөхий. Ингээд ангийн төгсгөл болоход Луис нөгөө хүүхдээ хараад ажил дээрээ явж итэл аав чойрон дэлгүрт ороод ирвэл яах вэ? За энэ үеэр Фрэнсис эдлэнгээ орлоготой байхын тулд харь гаригийн хувцс өмсөд баахан хүмүүсийг өөртөө татах гэж явж итэл нөгөө өрсөлдөгч эдлэнгийн газар нь бас тэгээ явж ивэл яах вэ? Гэхдээ тэгээс үлдээ Фрэнсис ч одоо тэр гартаага зодлож бодлоод бүү юм боллоо. Үүний дараа үзэг зөвлөгтөд Луис Жемиг харж чадахгүй юм байна гэж бодонгуудаа сэтгэлээр унаж хоол дээр очиод өргөлөх тухай ярихад хоолч ингэж хэлж байгаа юм. Луис чи хүүхд болгон дээр л тэгж ирсэн шүү дээ. 2 сарын дараа хэтэлчээ тэднийг яг бустай адилхан хайрладаг болно гэтгэлээ шүү. Тиймээс үүний маргааш өглөө болоход нь Риз муу шаарч нь бурхантай уулзна гэснээр өөрийгөө шаарнаас хүлээд тэнгэр өөдөө хөөрдөг бөгөөд яг энэ үеэр нь Хаал Луис хоёр сүмийг буруу юмд ашиглаж байгаагаа ойлгоод сүмөөс гарах гээд номлогчтой уулзаад байлаа. Тэгтэл яг тэр үеэр нь Риз шаартайгаа ороод иж байгаа маа. Яаж хүн болно доо Риз минь. Энэ хүрээд Малкольм эргэн тойрон зурлалын 4-р бүлэг байна дуусч байна. Ингээд эрэгтэй онгоос эхлээд 5-р бүлэгтэйгээ уулзах нэ. Тэгэхээр та бүхэн лайк болон subscribe дараад сууж байгаарай. Тун утгагүй.